Хэрэв хүн төрөлхтөн сансарт өөрсдөөс нь илүү хоцрогдсон соёл иргэншлийг олвол яах вэ? Ухаалаг амтан гэдгээрээ хүн төрөлхтөн дэлхийд ирэх хамгийн том байр суурьтай болсон. Манай давамгаалалтаар бусад амьтад дахин соёл иргэншил үүсэх магадлал бараг байхгүй. Буруутгыг гэвэл тэд нар хэтэрхий орой төгсөндөө л буруутай. Аимшигт босоод сармагчингууд дэлхийн татварыг 5,000 жилийн өмнөөс хурааж эхэлсэн. Харин сансрын төвшөнд авч үзвэл кино зохиолуудад хүн төрөлхтөн хөвчлэн дутлуулж буй дүрийг л авдаг. Харийнхан нэг л хуруугаа хөдлөхөд дэлхийн хаамын 2-1 эсвэл бүгдийг Австрали руу хөөхмөд үйл явдал гардаг. Хэрвээ ирээдүйд хүн төрөлхтөн технологи од хурдын аяллыг түвшинд хүрч орон зай өмсрэлт, дайсан бөмбөг, цөмийн зэвсэг зэрэг энгийн зүйл болчихвол яах вэ? Тэгвэл бид бас сансар судлалын колоничлалын зохиолыг авах уу? Төсөөлөд үзтээ хүн төрөлхтөнд сансрын хөлгөндөө суугаад бусад гараг руу хөөрнө. Бид бусад гарагт 3 зүйл хийхээр л очино. Дээрэмдэх, бас дахин дээрэмдэх. Хүчтэй сул доройгоо дэрлэх нь байгалийн хөл. Гэхдээ бас нөхцөл байдлаас нь шалтгаална. Хэрвээ тэр үед хүн төрөлхтний материалыг болон оюун санааны хөгжил өндөр түвшинд байвал тэд сансрын их буянтай болно. Сансрын колоничлал хийх үү? Уучлаарай. Миний багасаа авсан боловсрал ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй. Гэхдээ хүн төрөлхтөн сүрлийн ирмэгт ирч өөр амьдрах газаргүй болж яг энэ үед нэгэн амьдрахад хөрөмжтэй гарагийг олж тэндхийн уугуул хэрэгэд зөвхөн хөтөн зэвсэгтэй байвал магадгүй юм. Тийм сайхан газрыг чи булаахгүй юу? Горовдогч бодол ирээд булаахыг хүлээх үү? Олон 10 жил ганц бие байж байгаад кинонд гардаг шиг бүсгүүдэд таарвал чи татгалзаж чадах уу? Тиймээс хэр гарын колоничлал хийх хэсэг нь тухайн үеийн хүн төрөлхтний нөхцөл байдлаас шалтгаална. Мэдээж тэр гарагт хүн төрөлхтөнд хэрэгтэй нөөц баялаг байвал бидний буруутгах хэрэггүй. Бид та бүхний гараг дээр устгалын зэвсэг байж болзошгүй гэж сэжилж байна. Энэ нь сансрын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй тул бид газардан шалгах хэрэгтэй. Хэрэв мөргөлдөө гарвал өрөвдөгч хэрэггүй. Хэрэв тэд нар нэр төртөө үлдэхийг хүсэж байвал тгийг хэрэг хүсэхгүй бол бид тусалж болно. Магадгүй харь гарагийн хүний болгон ашиглаж нөөц баялгүй олборлуулах шаардлага гарч магадгүй. Осийн гарагийн тухай сонсоод нулимс суугаад Сибирь сонсож мэгүү болдог. Үнэхээр л тийм эртний үгэнд гардаг шиг. Миний угсаа бишэл бол түүний сэтгэл өөр байна. Харь гарагийн амтныг баялагийг авахдаа бид ямар сэтгэлийн зовлонгүй байх болно. Өө баялаг авахд дээрэмдэх гэж хэлж болох уу? Бид зүгээр л харь гарагаа хөгжүүлэхэд нь төсөлж байна шүү дээ. Бас нэг юм байна. Бодит баялаг түр хойш тавь. Харь гарагийн ямар ч буруу зүйл хийгээгүй гэж юу? Чадваргүй мөртлөө ийм сайхан гарагийг эзэмшээд сууж байх нь шудраг хэрэггүй. Сул дорой гарагт дэвтлэмээ танилцаа байхгүй. Энгийн гимгүй хүн байлаач эрдэнэс хадгалвал гэмтэн болно. Хэрвээ энэ гараг хатууч руу уур амьсгалтай хоол хүнс олдохгүй бол эдгээр гарагийнхан нөөц хүнсний үүрэг гүйцэтгэх шаардлагатай болох байх та. Оюун ухааны түвшин арай доогоор байсан бол харь гарагийн аж ахуй байгуулна гэхээс ч гайхах зүйлгүй. Мэдээж хэрэг хүн төрөлхтөн ийм ухаа санаа гаргах албагүй. Өмнө нь дурдсанчлан хэрэв хүн төрөлхтний материалыг болон оюуны санааны хөгжил дээд түвшиндээ хүрч соёл иргэншил нь бүх сансар утгууд тархсан бол тэр үед сул дорой харь гарагийн соёл иргэншилтэд харах нь өөр хэрэг. Эцэст өдөрт 3 удаа газар хөдлөлт болж галт бол байнга дэлбэрч байдаг газрууд л гадны орнууд руу дайрахыг боддог. Харин баялаг ихтэй соёл иргэншлүүд иймэрхүү зүйлс хийхээс зайлсхийдэг. Жишээ нь маск, миний хадаасанд байгаа 3 зосон чунаж авахыг хүсэхгүй байх. Хэрвээ баялаг илбэгтэй хүн төрөлхтөн судалгааны өндөр үнцэнтэй харь гарагийн соёл иргэншилтэд харвал жишээ нь хүн төрөлхтний бүх төрлийн вирусээс хамгаалагдсан. Эболагаар хамгаалсан салаад дельта вирусээр дүүргэсэн бүргээр ирсэн ч өгдөхгүй байвал бид тэднийг хамгаалах шаардлагатай болно. Ядчил тэдэнд сүүн замын 1-р зэргийг хамгаалдаг байна. Тэдний соёл иргэншил оролцохгүй зүгээр л чимээгүй ажиглана. Заримдаа хэдийг нь судалгаанд авч яваад л болоо. Харь гарагийн соёл иргэншил чөлөөтэй хөгжиж болохын зэрэгцээ хүн төрөлхтөн судалгааны үнцэнд бий болно. Археолог, колоничлал хоёуланд нь ашигтай. Үнэхээр л хоёр талдаа хожих үйл явдал. Гэхдээ энэ нь надад нэг асуулт төрүүлж байна. Чи юу гэж бодож байна? Одоо хүн төрөлхтөн өөрөө дээд зэрэглэлийн соёл иргэншлийн ажилтнанд байгаа байх магадaltaй юу? Заримдаа биднээс хэдийг нь барьж судалдаг болов уу? Эсвэл энэ харь гарагийн соёл иргэншил их хоцрогдсон хэдий ч тэдний гадаад төрх хүн төрөлхтний гоо зүй стандартад нийцдэг байвал яах вэ? Жишээ нь тэд шогч ихтэй, житэн шиг харагддаг байвал эсвэл цагаан үстэй амтны чигтэй бүсгүй шиг харагддаг бол тэр тохиолдолд илүү нухацтай судлах шаардлагатай болно. Та нар тэднийг харь гарагийн шолон гэж хэлж байна. Гэхдээ тэд үнэндээ сайн зүйлж магадгүй. Хэтрүүлж бодохгүй байлаач хэрэг тэд үнэхээр хөрхөн төрхтэй байвал тэднийг гэрийн тэжээвэр амтан болгон тэжээж болно. Манай дэлхийн хүмүүс гэрийн тэжээвэр амтан болох нь ичгүүртэй зүйл биш шүү дээ. Үүн шиг олон харь гарагийн ангихыг хүсдэг байлаач боломж олдохгүй байж магадгүй. Нэг бодоод үзье. Хэрэв яг одоо хүчрхэг чинэлэг харь гарагийн баян бүсгүй байгаад чамайг бүх насаараа гэрийн тэжээвэр амтан болгож хоолунд тансаг амьдралаар хангаж сар бүр 10 тэрбум төгрөг өгнө гэвэл чи зөвшөөрөх үү? Зөвшөөрөхгүй юу? Баг зэрэг эргэлзэх хэдий ч 10 тэрбумын өмнө өөрийн хүндлээ авч хаях байх. Бид нэр төрийн төлөө мөнгөгүй хоосон хоцрох ёсгүй шүү дээ. Тиймээс бид сул дорой харь гарагийн соёл иргэншлийг оллооч заавал колоничлох албагүй.
Сансар огторгой бол дан ганц цоллдаан биш. Бас дипломат харилцаа. Дүгнэж хэлэхэд надад хайр гаргийнхныг алахгүй байх дөрвөн шалтгаан бий. Нэгдүгээрт хэтэрхий хоцрогдсон амьтдыг алахгүй. Учир нь тэд сулдарай. Хайр гаргийн өтнүүдийг устгалаа гэд бидэнд ямар ч ашиггүй. Хоёрдугаарт хөгжингүй соёл иргэншлиг алахгүй. Учир нь тэд хүчтэй. Бид ялж чадахгүй. Гуравдугаарт өн цэнэгүй амьтдыг алахгүй. Учир нь тэд ядуу. Бидний гарц ашгаасаа их. Дөрөвдүгээрт царайлаг амьтдыг алахгүй. Учир нь тэд үзэсгэлэнтэй. Цагаан үстэй амьтны чихтэй бүсгүйгээс хэн татгалзаж чадна гэж